За бүгдийн амрыг айлтгана. За өнөөдөр бол бүгд зөнхийн намтар үнэглүүлэн цааш уншнаа. Одоо 8 дугаар бүлэг эхлээ зогссон баг. За сайвар утасны сайн зэрлэгийн ухаан цэцэрлэгийг сайтар дэлгэрүүлэх оюуны мянган гэрэл төгссөн сансрын 3 орон дахь мэрэгдийн оройн чимэг богд Сацалдүгийн эрдэмт Жалцуу цоржийн гэгээнэ залбирмуу. 8 дугаарт Богд Зонховогийн гэгээний хэр үгүй номын ёсыг зүг цаг өхөн дэлгэрүүлээд Өвөнбатад сууршуулан тэтгэгч шавнар тоошгүй байснаас нэгэн хэдний намтрыг өнцгийн төдий юу довчхон төдий өгүүлсэгвэ. Тэрчүү Богд Зонховогийн ахмад бөгөөд ялгуусан Зонхово гэгээний оронд гандан хийдийн ширээн сууж шашныг улам дээш бадруулсан Богд Жалцуу дарам эренчний гэгээн нь хөхлөө жилд зангийн харьяат ван хэмээх голын дээд эхнээ мянга далавт иргэнтэй нэгэн их ноёны хөвгүүн болон төржээ. Энэ луу жил нь Богд Зонховогийн гэгээний төрсөн дахиад жилээс 8 дугаар жил буюу гэхээр Жалцуу гэгээн бол Богд Зонховогоос 8 насаар дүү байх. Өчүүхэн бага наснаас найнын хийдэд хамб эрдэн жанцан хэмээх ламаас санваар авч хувраг болжээ. Түүнээсээ ханчин хийдийн лам Ананда шири дөрвөн бүрхийг мэдгч Арднаа вазар Эрэндова гумара мэдив Эрэндова шануулад тэргүүтнийг шүтэж зарлиг шаштруудад судалж сургуул үйлснээр иш ухааныг өгүүлэгч их мэргэн болсон бөгөөд доглодын Ананда шири ламын хам болж Эрэндова ламтан үйлийн багш ханчны Ананда шири ламбэр сандан багш болж аягдаг хэмдгийн сонгорыг олвэ. Тэнцэл сажаа хийд сампу зитан хийдүүдэд 10 бэрхийн хурал хэслэг буюу гавжийн номын сургуулийг зохиоснороо сайтар судалсан их мэрэгдвэрчүү сайн номлолоор сэтгэл нь булаагдах ба ухааны хурц сүлээрээ аюун эмээх нүгүүд хамтад болсон бүлгөө. Маш их эрдэмтэй хүн байсан. Тэрчүү сампуу заларч байх цагт оронгийн тайлбар өгүүлбэрийн арслан хэмээх лүгэ 3 хүлэгний жухан байдлын дотроос эсэргүүцэн хэлэлцснээр оронгийн ламыг нарны дэрэгдэх зууламт болтол нь ялагдуулсан бөгөөд тэр цагт ямар мэт хэлэлцсэн зарилгуудыг дэрэгдэх мэрэгдвэр бишиж явсан сударч буй амуй. Хурлын хэслэгийг төгсгөлсний хойно Богд Зонховогийн гэгээн нялын арвараг хийдэд заларч байснаа хүрч учраад шав болж үргэлж дагвэ. Богдоо судар тарины номлол хязгаал үгээ сонссон бөгөөд тогтоосноо бичсэн ч олон буй. Тэдгээрийн завсруудад Богдын шавнырын олонх нь багш болгон шүтэж ном авсан бөгөөд иш онолын эрдэм тэнцвүүг саагцсан хэтэрхий тул Богд Зонхово нирван болохуудаа гэгээн гэрлийн ордноо ахуй дэргэд олон шавнар байсны дотроос энэхүү Жалцуугийн гэгээнтэнд өмсөж байсан бандит малгай болон жанчаа хайрласнаар шавнар бүхэнбээр Богд Зонховоор өөрийнхөө ширээнд суулгах тугай хэмээсэн дохиомон хэмээн мэдэж гахай жилийн өвлийн сүүлд гандан хийдийн ширээнд залвэ. Түүнээс эхэлж ялгуусны ор буюу ялгуусан Богд Зонховогийн орлогч Жалцуу цорж хэмээн гайхамшигт алдаршвэ. Жалцуу гэдэг нь ялгуусны орлогч гэсэн. Уг нэр нь дарам эренчин цорж дарам эренчин боловч яагаад Жалцуужээ гэсэн гэвэл Богд Зонховог орлож үлдсэн гэсэн утгаар Жалцуу Богд буюу ялгуусны орлогч. За тэрчүү Жалцуугийн гэгээнтэн 56 наснаас 68 насан хүртлээр гандангийн ширээн сууж шашныг тэтгэсэн бөгөөд тэр цагт Богд Зонховогийн таалал ёсоор вина номлох сонсох болон сэлбэн арилгах тэргүүтэн 3 орны мутрын авалгуудаар санвар шагшауудыг ариунаас сахигүй гол болгоод 100 өвөлд нь дэвчлэг даяаны хүрдэн ба хавар намарт нь уншлаг сонсох санахын хүрдийг эрхлэн үйлдвэ гэж. Энэ лам хүний үйл ажлыг бол 3 хуваад эхлээс унших сонсох гэж суралцах үеийн унших сонсохын хүрдгээд
амьдралыг 3 хүрдээр явдаг. Эхлээд унших сонсохын хүрд. За дунд нь болохоор зэрэг уншлах сонсохын хүрд, уншлах сонсох санахын хүрд гэдэг анхны хүрд нь. Уншлах сонсох санахын хүрд гэдэг энэ 3 үйлдвэрийн нэг хүрд. Дараа нь дэвшлэг даяаны хүрд буюу бясалгал бүтээлийн хүрд. 3 дугаарт нь үйлдвэрүүлийн хүрд буюу өөр бусад тустай үйл ажиллагаа хийснийг нь үйлдвэрүүллийн хүрд гэж энэ 3 хүрдээр хэлдэг байна. За эрхлэн үйлдвэ. Тэр чуу 100 өвөлдөө бод мөрийн хөтөлбөр ба үүсгэл төгсгөлийн хөтөлбөрийг хайрлаад гэгийн өөрөө эхлэн хөтөлбөр авсан шавнарууд хамтаараа хөл хорин цамд сууж бясалгалыг онцлон айлдах үе. Хавар намарт Сэра Брэвэн сампуу тэргүүтэн гаднаас ирсэн олон мэрэгд болон хандан хийдэд үргэлжийн суудаг хурлын хуургууд лугаас илтэд олон номуудыг номдож байсан болно. Тэр нуу орон мөр үр гурвын чухам байдлыг шийдэн буулгахын тулд дээд доорд 2 илт буюу авь термин болон гадаад дотоодын тааллын ялгал хийгээд дүмтаа. Орчин дор орчих гэтлэхийн учир шалтгааныг шийдэхийн тулд цадан буюу шалгуур прамана их хөлгний санаа бод сэтгэл явдал 6 баримт үр 3 биеүүдийг агуй ихэд шийдэн мэдүүлэхийн тулд парчин 3 хөлгний алины бодийг илт болгох боловчийг магад хэрэг тэтрүүлэгчийн ёсны нарийн хоосон чанарын утгыг ухуулахын тулд төв үзлийн номуудыг номлох ба дундад болон сэтгэлийн төдийтийн ёсны тэрэгний журам гаргасан 2 богд болон тэдний хойноос дагах шавнар сэлт ба бурхны тааллыг ямар мэт тайсан ёс ер бус нугуудыг лам итгэл манд шүрвээр богд зонхоодор илт номдож хайрласныг богдоор судруулган бичсэн сайн номлын зүрхэн нэрт шестерва нуус тарин нийт нэн ялангуяа нууц хураангүй илэг бие аймаг дээд амгалан лүйжил 3-ны ёсны ямандаг Луева Нагува Дэлбүүва 3. Луева Нагува Дэлбүүва 3 ламын ёсны ямандаг нугуудын дандрын номлолт хөтөлбөр ишөөдөөс тэргүүтэн болон 2 шинжилэлтийн бэрх онц цагийн хүрдэн гадаад дотоод нууцын номлогчийн журам нугуудыг төвдийн урдийн мэрэгдүүр чухамыг нуу эс олсныг богд зонхоовээр гэтлэгч манчрын хүчээр олж мэрэгдийн номлосон нугууд болон богдын зохиосон судар тарины номлог хэдүү юу гэдгийг энгэгэмбэр бясалгаж илт мэдний дээрээс хэрэггүй ухааны мөрөөр удирдаж 13 жил болтол номлосноор богд зонхоовгийн шавнырын олон хулан хязгаар дунд орнуудад дах гэтлэгийг хүсэгч тоошгүй олон мэрэгд сэтгэл нүү булаагдаж богд зонхоо боловго ялгалгүй бишрэн сөгдөх болсон бөгөөд эцгийн орныг сайн хөвгүн эзэлсэн мэт богд зонхоовгийн хэрэггүй шашныг дэлгэрүүлэн бат болгож уулсын хаан сүмбэр уул мэт болгосон болоо гэж эцгийн орныг сайн хүү эзэлсэн мэт гэж богд зонхогийн гэгэнийг эцэг гэх юм бол хүүн жалцууд сорж буюу хөвгүү мэт сайн хөвгүү мэт эрдэмт жалцууд соржвол улам сайхан бат суурьтай болгож сүмбэр уул мэт хөдөлшгүй маш бат болгоё. Бас зарим завсарт олохоо найнын тэргүүтэн хийдүүдэд заларч номлосон ч олон бий болоо. 68-ны цагаагчин гахай жилд мянга тэртээ олон мэрэгдэд их гол нугуудын их гол судруудын бэрх утгуудын сэжиг таамгийг таслах ба сэжиг эргэлзээг таслах ба хэмжээч буюу прамана шалгадгийн тайлбар номыг нягтад номложээ. Түүний хойно очирвааны бошигч буй бөгөөд номын дуртгалаар үйлдвэс зохистой өмнгийг айлдаж хайдын өрөмбөчийн гэгэний гандан хэдийн ширээн суулгаад өөрөө дархан хам болж буюу дархан цалтай хам буюу хамбынхаа ажлыг хайдвчийн гэгэнд өгөөд өөрөө болохоор зэрэг дархан хам цалтай болж ялгуусан үзүүр хэмээх ордонд сууж жалзээ юм байна. Ялгуусан үзүүр хэмээх ордонд сууж гүн нарийн төгдөн бясалгалыг үргэж айлдвэ. Ерд сансрын хотол төгсөн дор шунлаг нэг мөсөн арьсны тулд эд таварын чимэг алагсалва ертөнцийн хүнлүгэ уулзах учрахын зүйлийг огт үлддэггүй бөгөөд 100 өвлийн хөл хорой бясалгал суухай цагт өглөгийн эзэдийн өргөлгийг хүрээний гаднаас
гаднаас өргөөд хариу нэжгээ зангаа мэтийг хайрладаг вэ. Гараараа тэр мөргөлчин эргэлжинтэй нүүр тулж уулздаг. Мөргөл өгнө гэвэл хүрээний гадна талаас авдаг. Хариу зангаа мэтийг өгдөг. Түүнд эренчин жалтсан дамбэр өглөгийн эздийг мөргүүлэхгүй болвол сэтгэл нь гүйцэхгүй байна юм хэмээн айлтгсанд зоогсон малгайгаа аваад миний толгойн буурдыг үзэгтэн олон үг хэлцэгчүүлээ байна мүү хэмээн айлтсан юм. Өдөр шөнө үргэлжид номлох үтээхээс өчүүхэн жалгасалгүй бөгөөд судар тарны олон зарлиг шаштрын үг нь чээжилсэн утган нуу увдис болгон ургасан гурван сангуурыг ариунаас агснаар шагшаавуудын сайхан үнэр асгаран гарахгүйгээр дэргэд байгч нугуудын сэтгэлийг хөдөлгөн чадах ерөнхий хоосон чанарын онд болон юурус үүсгэн төгсгөл дэргүүтэн хязгаашгүй эрдэм төгссөн бөгөөд их сахилын үнэр гэж байдаг чинь их ангилсан сайхан үнэр гардаг. Тэрийг нэлж Шамбалын орны төгс ядгуур цагаан лавхаа хааны хувилгаан буй хэмээн цагийн хүрдэн бурханбор бог зонхоо зарлиг болсон ам уу. За Шамбалын орны төгс ядгуур цагаан лавхаа буюу Пундирака гэдэг хаан гэж үздэг. Пундирака хаан гэдэг бол манай он тооллын 400 за тэрнээс арай урагш одоо Европын он тооллын тэг он юм уу, нэг он юм уу, тэрний арай өмнө юм уу заларч байсан хаан гэж хэлдэг. Одоо цагийн хүрдний Хураангуй дандар гэдгийг номлосон хаан бол Пундирака буюу энэ хэрэггүй цагаан лавхаа. Бас энэ лам бол цагаан лавхаа хаан бол юу цагийн хүрдний тэр дандарт тайлбарлагдсан хэрэггүй гэрэл гэдэг. За тэр нь бол голдуу жамбал санжил тэр чигтээ дотроо байдаг бол. Тийм юм блэ. Энэ интернет байдаг энэ Пундирака гэж энэ Шамбалын хааны бичсэн тэр тайлбар номлол нь байж Бадмаа гарав гэдэг нэртэй. Пундиракаг санскритээр хэлдэг. Аража Пундирака гэвэл хэрэгдэн Калика Пундирака King Калика Пундирака гэд юунд Google тавьвал гараад. За энэ хааны хувилгаан гэж үздэг юм байна. Ингэж цагийн хүрдэн буюу Дөнхөр урханбор богцонхон гэгэнд өөрөө зарлиг болсон гинэ. За манай 2 дугаар үгдийн эцэг Дондууд орж ноён бол бас Шамбалын хаанаар суухаар явсан гэж одоо ярьдаг. За ийм домгууд байна. За цагаан лавхаа хаан нь хоньсон бодисодогийн хувилгаан буюу Ариавл урхны хувилгаан мөн хэмээн цагийн хүрдний дандарт номлож буй. Зохиосон ном нь гэж энэ Жалцуу гэгэний зохиосон ном. Зохиосон ном нь тийм тайлбарын их номлол эдлэгийн замыг тодруулагч намдал тарлан сольждаг. Тийм магадлагчийн тайлбар ялгуусны талыг маш тодруулагч. Ухааны туслын тайлбар эрдэнийн гуусан. Хэмжээчийн судрын тайлбар. Тийм тайлбарын газрын хуваар ухааны сангийн тайлбар. Ил тонхын чимгийн тайлбар. Зүрхний чимэг. Намшидны бүүчгэл. Ил тонхын чимгийн мөрийг эвлүүлсэн үндсэн ламын тайлбар жудлаа дарддаг гэж ярьдаг. Төв үзэл эрдний эрхийн тайлбар. Энэ эрдний эрх гэдэг бол Наган Зунаа гэгэмбэр Шандира Бадра болов. Шанкира Бадра Дижид самбуу Шанкира Бадра гэдэг хаанд яасан өвдсөн шаштргээд одоо тэр төв үзлийн эрдний эрхийн тайлбар 400-ийн тайлбар эрдний эдхийн мэргэн Ариан Девагийн зохиосон. Зария аватарын тайлбар буюу Шандтевагийн бодисодын явдалд орохын тайлбар. Дандаа энтхийг их мэрэгдийн номонд хийсэн тайлбар. Бүхнээс төгсөн илтийн тайлбар. 3 зогцтын тайлбар гэж дүншгийн тайлбар. Пумсум буюу дүншгийн тайлбар. Бэлэг бэлгүүн зүрхэн хэмээх ламын зохиосон 2 үнний тайлбар. Нууц харангүй зөөлөн очрын бүтээл мандал. 6 гишүү тавсаргын хөтгөр. 2 зэрэг тэргүүд 8 бот бий. Эрдэм төгөлдөр сайн шавнарч олон болсон бөгөөд 69 насны тэр хулган жилд Ботоолын ордонд заларч очиод мөрийн зэрэг тэргүүтэн олон ном номлоод 5 сарын шинийн 8-наа цэцгийн хур тэргүүтэн гайхан шиг тэмдэглэг бойсол дээр Нирван болвэ гэж. 5 сар гэдэг нь зуны 3 сар хаврын 3 сарын дунд дахин хаврын зуны дунд сарын шинийн 8-нд таал зогсжээ. Хайдуу Рэмбүчивэр
миний багшийн ширлийг залж илгээ хэмээн нэгүгийн ноёноо захирснаар гэгээн язгуурыг ботоолоогоос гандан хийдэд залахын замдор 5 өнгийн цэцгийн хур газар бүргээс бүрхтэл орвэ гэж. За хайдуу гэгээн бол хайдуурын мужийн гэгээн бол бог зонхын гэгээн ишээ болохоос гадна энэ жалцуусарч ламын бас шав юм байна. За хожим гэгээн язгуурыг галт хайснаар чандарсан юм байна. Ширэл нь цаглашгүй олон ширэл бэлдэн гарсан бөгөөд эдүгээ энэ үед ч жалцуу гэгээний ширэл хэмээн олонний гарт тамдсан элдв өнгөт ширлүүд байдаг болно. Энэ гэгээний ширлийн мөнгөн сувраг нь бог зонховгийн алтан суврагны баруун талд дахиж байдаг болоо. Үлэмжид ламын эрдмийг тэр мэд өчөөхөн төдий үгүйсний буян хэдий хураасан болвол үнэн түүгээр нь аврал үгүй амтан бүхэмбэр үргэлж сайн буйны садныг олох болтугай буюу сайн багштай учрж явах болтугай. Ахуй их гол ёсны зузаан зогдоророо шилээн бүрхээд ариун мэргэн ухааны хүрхээрлээр 3 орныг жичрүүлэгч аюулгүй өгүүлхийн арслан хамгийн гайдах сайн буйны зогт аврал мэргэн шидэд хайдуу зоржийн гэгээнэ залбирму. За одоо хайдуу гэгээний намтрыг дурдахын тулд өмнө нь тахилын шүлэг хэлж байгаа юм байна. Одоо арслангаар зүйрлж байгаа юм байна л да, арслангаар. Тэгвэл арслан гэдэг нь бол юуны утга? Утгын чимэг яваад тэгвэл яг үндэ арслан гэж ярьж байгааг нь гол учир нь бол энд ярьж байгаа. Агуу их гол ёсны зузаан зогдороор шиléэн бүрхээд буюу агуу их гол номын ёсонд мэргэн. За ариун мэргэн ухааны хүрхээрл буюу ариун мэргэн ухааны номыг айлдах байгаараа 3 орныг жичрүүлэгч буюу хамаг олон шавнырийн сэтгэлийг одоо догдлуулагч. Аюулгүй өгүүлхийн арслан буюу хинээс ч айхгүй. Тэр эрдэмт цаглашгүй сурцсан учраас торолтгүй айлддаг. Тийм учраас түүний өгүүлэгдвэл ямар ч сөргөх буруу юм байдгүй учраас аратныхаа арслан бол бүх амьтдыг айлгадаг л угаадал. Хамгийн айлдах сайн буйны цогт аврал мэргэн шидэд хайдуу зоржийн гэгээнэ залбирму. Шидэд гэхээр тарины номонд бас мэргэн гэсэн үг юм байна. Бог зонхын гэгээний дотоод зүрхний ганц хөвгүүн 3 дугаар гандан ширээд хамгийн айлдагч хайдуурын бүүчий гэдэг нь. За хамгийн эрхэм шавна. Бог зонхын гэгээн гандан хийдийн 1-р ширээт. 2-р ширээт нь жалцуучийг, 3-р ширээт нь хайдуурын бүүчий. За энэ хүү жалцуу хайдуурын бүүчий бол үндсэн нэр нь гэлэг болсон гэдэг. Хайдуу гэдэг бол мэргийн шидэд гэсэн тийм өргөмжлөл нэр эрдмийн талаас нь нэрлсэн. Уг нэр нь бол гэлэг болсон нэртэй. Жалцуучийг гэгээн бол уг нэр нь дармаа ирэн шиг гэдэг нэртэй. За гэлэг болсонгийн гэгээн бол зан мөрний дээд их жанчуу ог хэмээх газараа жамбаагийн эзэн хэмээх их өндөр язгууртай эцэг нь үлзий сайн цогт хэмээх болон их нь хөвгүүн удирдагч хатан хэмээх 2-3 хөвгүүн заяасны ахмад нь хайдуурын бүүчий, дундад нь босоо жидүүн гэгээн, отгон нь буян үлзий хэмээх ноён буй. 3 хүүхэд төрсөн юм байна. Тэр эцэг их өндөр язгуурт ноён айл юм байна. За 3 хүү төрсөн хамгийн том ахмад нь бол хайдуурын бүүчий. Энэ хайдуурын бүүчий гэгээн бол гандан хийдийн 3 дугаар ширээтээр суусан. Дундх нь бол босоо жирүүн гэгээн босоо зурж гэдэг. Энэ нь бол ахаасаа хойш 2 ламын дараа бас гандан хийдийн ширээтээр суусан. Дүү нь бол буян үлзий буюу даши гэдэг тийм ноён байна. За тэр чуу хайдуу бүгдийн төрсөн жил нь хөгчин өхөр жил өгөөд бог зонхоогийн хувилгаан дахиад жилээс 29 дугаар, жалцуу гэгээн хувилсан жилээс 22 дугаар жил болно гэж. За хайдуурын бүүчий бол бог зонхоогийн гэгээнээс 29 насаар дүү, жалцуу гэгээнээс 22 жил насаар дүү юм байна. Өчөөхөн бага наснаас номын авьяас өөрөө ирсэн бөгөөд мэргийн шидэд хайдуу лаванлоо хэмээх лам бүлгөө хэмээн төрлөөн дурдсанаар хайдуу хэмээн алдарсан бөгөөд. Ягаад хайдуу гэж алдарсан гэвэл би мэргийн шидэд лаванлоо байна гэсэн юм байна багта. Лаванлоо гэдэг чинь одоо энтхийн
нэг мэрэгэн лам байсан мэт. Тэр мэрэгэн лам юм байна. За хайдуу лаван логийн очир суур хэмээх сүмийг ч энэ богдор өргөсөн ам. Төвд хүн байх нь тий. Сүмийг ч энэ богдор өргөсөн ам. Өчүүгэн цагаас манчар базар гарвибэр хагцлгүй тэтгэж ван үнслэ үдэс итгэж чадчихгүй олон зүйлийг хайрлжээ. Тэндээс очир суурийн хийдэд дор мөр үрийн үндэсний лам манчрын гэгээнэ уучраад хээ очрын ван ахуй үед зүүдийг шинжилэхийн шөнө дүүрэн гэрлийн дунд лам суусны гэрэл дотор наштын тарин алтаар бичсэн мэтийг үзснийг зүүдэлжээ. Бэлэг буулгахуй цагтор сэтгэл дор даяаны олон онолт хөрвэ. Үсэг үгүй махан мотраг хайрлахуй дор лам танаа 3 нүдэн байхыг үзжээ. Бас наган зунай буюу нагар жанай багшийн нэрийг сонсоод сэтгэл нь дэсэлгүй хөдлөн нүднээс нь нулимс гардаг бөгөөд хоосон чанарын номын үг өчүүхнийг сонсоос ийм гүн номыг номдох ламлууга хэзээ уулзахулаа хэмээн хүсэх санаа төрж байдагаас гэтгэж Иремдава ламлууга учрах үе цагтор 3 нар нэг хамтад ургаж байхыг зүүдэлсэн бөгөөд өр төрлийн чүү лам мөн болтой хэмээн айлдсан буй. Манчар лам ба Иремдава лам Ананда Дуазаа лам гунгаа жансан. Ананда Дуазаа ламыг шүтэж судар тэрний олон сайн зарилгуудад судалснаар ухааныг өгүүлэгчдийн эрхэм болвэ. Ер энэ лам нь эрт олон төрөлдөөн 5 ухаанд ихэд судалсан бөгөөд гэгтлэгч манчирвэр даган эзэсний хүчээр энэ насанд ч 3 аймаг сав болон 4 аймаг дандар альнаач төрүүл торолтгүй мэрэгэн болж заслуулын доторх төвдийн олон мэрэгдийн орой дээр хэтэрхий мэрэгэн хэмээн алдарших боллоо. Тэр чинь богд 16 насан хүрэхээ цагтаа зүг үгдээс тийм ялгуусан их бандитаа аюулгүй алдар хэмээхвэр жигмэд даг гэдэг. Сакягийн банчны зохиосон ухааны сайн хэмээх энэ шаштрын ямагт эндүрч номлосон дотроо хашлахын цогц мөний тул үүнийг би хаана Сакягийн хариу тавин чадах мэрэгэн буй болвоос өгүүлтгүй хэмээн зар тарах авч бүгд айн сүрдэж хариу тавьж чадах мэрэгэн эс гарвэ. Түүнээ Жамбагийн эзэмбэр эгэрмэг хийдийн мэрэгд бүхтийг цуглуулж өрөөн өмнө зүгийн худалч хамбэр гэтлэгч манчрын хувилгаан сажаа бандит гэгээний зохиосон сайн зэрлэгийг хаана гэж байх тул та нар мэрэгэн ухаанаараа түүнийг доройтуулж муу шувууны өдийг үгтээсэн мэт болгон уйлд. Хэн тэр мэт чадваас түүнээ би их шан өгч өргөмжлөн хэмээн өгүүлж эгэрмэн хийддор далай мэт хурлын дунд бандит аюулгүй алдрын дэвсгэр ба эсэргүүч мэрэгдийн дэвсгэрийг засаад бүгд хурж суувэ. Өглөгийн эзэн өөрөө ч ширээ засаж суувэ. Тэндээс буйны садан сайн туст дуваац хэмээх тэргүүтэн мэрэгэн хэмээн алдарсан олон лам нар дараагаараа эсэргүүцэн үйлдэхүүдээр бандит аюулгүй алдар буюу тэр жигмэд даг гэдэг лам бэр хэтрүүлгүй үгээр 3-ны төдийгөр хариулж үл чадах болгосноор бүгдээр ухааны санган дотроо хашлах эндүүрэл хэмээсэн үнэн ажгүй хэмээн санах болжээ. Түүний маргааш өдөр өглөгийн эзэн ноёнчуу сэтгэл маш зовниж тэдгээр лам нарыг зэмлэн донгодож муушаагаад эдүгээ та нарын дотор хариу тавьж чадах хэн байна юм хэмээн асуухад тэд бүгдээрэн зөвлөн хэлэлцээд хайдуу гэлэг болсон энэ ухаан самбаа төрүүлгүй бүхийн тулд үүнийг эсэргүүцүүлбэ сайн хэмээн мэдүүлсэнд энэ хайдуу жигийн ч өөрөө энэ саж бандитын дараагийн хувилгаан дүр гэж явдаг баг шүү. Тэгэхээр өөрийнхөө урд төрлийн хийсэн номонд нь энэ жигмэд даг гэдэг лам ингэж ичнээ аль эрт өнгөрсөн хүний номтой тэмцэлдэж байгаа байдалд бол өөрөө одоо дахин төрж ирээд байгаа учраас одоо тэмцэлт болж байгаа шүү. Хайдуу Өрөмбүчи тул эгүүнийг эсэргүүцээс сайн хэмээн мэдүүлсэнд түүний маргаашийн өдөр олон их өглөгийн эзэн сэлд цугсны дунд бандит аюулгүй алдар болон хайдуу Өрөмбүчи хоёулаа бэлдсэн дэвсгэр суугаад бандитаа бэр ухааны сангийн эхнээс дараалан үүний утга дор ийм буруу хэмээн
хаах үедэр хайдварын бүчээр буруу гэмгүй учрыг нарийн ухаанаар хариу тавьж төгсдөл нь хариулан үйлснээр айлцсанаар дэм гаргах юм үгүй болгоё. Сүүлд нь хайдварын бүчээр бандит түүний шийдсэн тааллуудыг хэрэггүй ухаанаар гэдрэг сөхөн хааж хариу тавих юмгүй болгосонд бандитаа бээр тэр нь Судрын аймагтын тааллын доторх эндүүрлүү хэмээснээс өөр зарлиг болох юм эс олсон амуй. Энэ хоёр их мэргэн бээр ямар мэт эсэргүүцсэн айлдалтсан зарилгуудыг буян садан сайн тусад дуваалбаар сударлан бичсэн болно. Хоёр мэргэн бээр ч эсрэг тесрэг сэтгэл булаагдах болсон бөгөөд хойно бандитаа бээр хайдварын бүчийн магтаал үгсийн тийм цэнгэх ятгах хэмээхээс эрхэм ухааны хөрхөрхий дууныг ганцхан дуурсгахууснаар эсэргүүц чанцыг уйлан доройтохын газарт шидүүлмэ хэмээсэн ба өтөл дор хурц түргэн өгүүлэгчид шунагч нугууд үлэмж мэргэн чиний өмнө эсэргүүцэн хариулахын үгийг хэлэлцэхгүй дор хүрвээс эл хоолойноос нь өтөр өөрийн амин бээр бөглөж үл өгүүлэхийг олон муу хэмээх тэргүүтэн үнэхээр сайсаас нугууд олон бэ. Энэ ялагдсан мэргэн нь тэр ном хэлцэж өгтөө энэ хайдварын бүчийн одоо эрдэм чадалтанд бүр их бишрээд хожим шав ороод тэгээд энэ хайдварын бүчийг магтаалагдсан юм. Тэрний захираг биш гоо дур татж байгаа юм байна. Нугууд олон бай. Бас энэ богдвэр Эгэрмэг хийдийн 101 сургуулийн цагт олон хурлын дунд буюу олон хуургийн дунд ягва зоржлууга ном хэлснээр мэргэн шидэд ягва зоржийг ялагдуулсан буй. Тэндээсээ богд зонховогийн гэгээний яруу алдрыг сонсснороо 23 наснда Сирачойдонд ирж богд зонхово тэр учраад шав болж үргэл дагжээ. Судар тарины сайн номлол үндэслэл хөдлөөр өвдөс нугуудыг бомбоны аршааныг юулх мэтээр олжээ. Тарины аймаг дор нарийнаа шинжлэх сэжиг таслахыг дахин айлтгаснараа олон өчөөхөн бичиг байсан тэр үе. Жалцуу дарга мэрэмчний гэгээн болон бина баригч давж анцан цан лам цагаан манчир балдан самбуулга 3-наас ч олон ном сонсвэ. Тэр мэт богд лам энэ нь анхан дор сажаагийн номын ёсны таал дор хэтэрхий болтол судалсан боловч олон төрөлдөө богд зонховогийн гэгээний шав болсон болон энэ төрөлд ч богд зонховогийн шашныг дэлгэрүүлэхийн тулд сансаар төрсөн буюу зориуд төрж ирсэн мөний тулд ямагт богд зонховогийн хойноос дагж номлох эсэргүүцэх зохиох тэргүүтний үүднээс богд зонховогийн шашнаа тусдагын үлийг үлэмжид үйлдэх цагт сажаагийн харьяат хэмээн ирэмшигчин нүгүүд атаархын атаар сэтгэл нь утгалагдаад хайдуу зорж бэр сажаагийн тааллыг хаав хэмээх худал үгийг зүг бүхнээ дуусгажээ. Тийм боловч энэ ламын үйлс дор өчүүхэн чухар эсвэл бай. Тэндээс энэ лам бээр зангийн зүг залраад ван голын дээд эхний зангара хэмээх хийдийн ширээнэ сууснаар зангара гавж хэмээн алдаршжээ. Тэр орныг эзлэгч Аравдан хэмээх ноён бээр энэ богдод үнэхээр бишрэх сүсгээрээ ихэд өргөн хүндэлсэн бөгөөд хайдварын бүчилүүгээ энэ ноён хоёулаа цогт хүрдэн их амгалан хэмээх хийд байгуулад шарын шашны олон хурал тогтоожээ. Тэгүүнээ сурахыг хүсгэж сайн ухаантай мэргэдвэр хайдав богдоос номын аршаан хүртэхийн тулд зүгээс ирж шав болоод ном сонсох болон олон амьтан бээр сүсэлж өргөн хүндлэх цагшгүй дэлгэрэнгүй дор оронгийн тайлбар шагжаа жанцсан лам бээр богд зонховогийн хэрэггүй номын ёс дэлгэрүүлэхүй дор үл дэсэн атаарах муу санаа төрсөн бөгөөд тийм боловч богд зонхов луга эсэргүүцэж хаанаас чадах хайдав богд луга эсэргүүцэн үл чадах боловч нэр алдар олохыг горилж хайдав зорж луга эсэргүүцэж ном хэлэлцэх хэмээн гадаадын улс дор олонтой өгүүлсэн бөгөөд хайдварын бүчийн вангийн эхэн суухын цаг дор би чам луга ном хэлэлцэнэ хэмээн бас бичиг илгээжээ. Тэдгээрийн нэгэн үе дор Аравдан ноён бээр мэдсээр Наланда хийдээс оронгийн тайлбарчийг цогт хүрдэн хийд дор залвэ. Хайдав богдвэр чүү өнгөт уулын хийдээс ирвэ.
10 ноембер Хайдуу богд оронгийн сорж 2 ном хэлсэн үү хэмээн зар тавьсан бөгөөд хайдуу өрөөм бүчийгээр ч ном хэлцэсгүй хэмээн айлцсанаар ойр орчны хий түүхнээс олон мэргэд цуглжээ. Найнын шалуу хоёр хийдээс эсэргүүцэгчдэр гэрч болох 2 их мэргэнийг залжээ. Тэндээс хурлын дугны 2 гол мөрийн эхэнд хайдуу богд болон оромбоо сорж 2-ын дэвсгэрийг ав адил засаад гэрчлэх мэргэд болон олон хурлын хуургууд ба өглийн эзэдийн дэвсгэр сэлтийг засаж дуусаад манж шанах тэргүүтнийг завдах цагтар оромбоогийн харьяат лам шавнар өглийн эзэд сэлтвэр сэтгэл амаргүй болж бүрэн лам оромбоо сорж нь барчны аймагт их мэргэн боловч хайдуу сорж нь судар тарин ухааны орон бүхэн төрүүлгүй бөгөөд урд баг цагтаа бодон хийдийн бандда зүгээстийн ялгуусан болон ягва сорж бодон ширэгчүү эсэргүүцлэр доройтуулсны тулд ном хэлцгийг саарва сайн хэмээн хэлэлцжээ. Оромбоо сорж өөрөө ч машид мэгдэг сандрах болж чэйжнийхээ хувцсыг тайлж нойрс гэрийн дотор хурдан гэгч нь гүйж явах гадаалах газар бас гарч ирсэн амгүй. Энэ нь бид нэмж худал өгүүлсэн бус тэр үед дэргэд байсан олон шавнар өгүүлсэн үү эдүүгээ хүртэл алдаршиж байдаггүй. Тэр лам нь бүр сандраад хуцунараа тайлаас үйдүүлж. Эндээс оронгийн тайлбарч цоржвэр урд эсэргүүцэд ном хэлсэн хэмээн олон улсад хэлсний тул эсэргүүцэхгүй хэмээн эс чадаад эсэргүүцгийг санах боловч өөрөө майдрын номдор судалснаас ус гол ёс бүгд судалсан үгүй. Хайдуу зорж нь бол судар тарин таалын тайлбар сэлтийн утганд төрүүлгүйгч бодоод үйлдэлгүй маш их хэрэг болсны цагдор эдүүгээ хэрхэвч эсэргүүцэж болшгүй тул арга зал хийх цаг төрвэ хэмээн санаж хайдуу богдод нэгэн шавийг зарж ийм өгүүлрүүн. Чиний лам жалцуусаржийг би эсэргүүцлэр дийсэн буй. Эдүүгээ чамлууга эсэргүүцэхгүй хэмээн хэлж илгээвэ. Түүний хариуд хайдуу богдоор миний лам багшийг чи эсэргүүцлэр дийсэн бус үйз. Тийм боловч тэр цагт ямар мэт хэлэлцсэнийг бичсэн судар буй тул бид хоёулаа учирч олон хурлын дунд өчвөөс үннийг тодорхой мэдэн үү. Харин чиний лам ягва соржийг эгэрмэгийн хуралд би эсэргүүцэд доройтуулсныг мэдвүү чи. Урд намайг хол байх цагт эсэргүүцэн хэмээн дахин бичиг илгээсэн. Эдүүгээ эсэргүүцэж үл чадах юу болов? Тиймийн тул дээд лам нарын нэрийг гутаах, үлмийг доргож татах олон үйл хийлгүүгээр эсэргүүцвээс зохих тул бүү зайлагтун хэмээн зарлиг болж илгээвэ. Тэндээс хурлын дунд татахыг завдахгүй цагдор оромбоо сорж шавнар сэлд ихэд мэгдэх болж урдаар нэгэн шав илгээжээ. Маш тэнэг тэр шавбэр хайдуу лам нь оромбоо соржийн ном хэлцгийн нөхөр дор зохистой бус хэмээх ба манай лам бэр танай зарц ус лам ном хэлцэх таалдгүй болвоос та албаар хэлцэх уу хэмээх тэргүүтэн ухаангүй хар хүний амнаас ч үл гарах үгсийг өгүүлэх ба зарим шавнар нь бус хийдээс ирсэн хуургууд дор эдүүгээ хурал тарваас зохино хэмээн өгүүлэх тэргүүтэн болжээ. Түүний хайдуу богдвэр жич бас шав зарж айлтсан. Чи энэ мэт эсэргүүцэж үл чадах болбоос уу хэдвэнээс эсэргүүцэн хэмээн өгүүлэх хэрэггүй байжээ. Одоо найнын хід болон салуу хід хоёроос бид хоёрын хэлцгэд дийлэгдэхийг ялгах гэрч 2 мэргэнч иржээ. Олон хурлын хуургууч хурлаа. Адаг нь хурлын дэвсгэрээс дээш бэлдэн дуусна атлаа юуны тулд үл эсэргүүцгүй. Хэрэв эсэргүүцэн чадах эрдэм огтугүй болвоос эдүүгээс хойш миний багш богж цонхын гэгэн болон нагам зунаа багш эцэг өвгүүд буюу багш нарын таалдар атаархах буруу үг бүү өгвөл чи өөрийн зохиосон судар нугуудаан галд түл хэмээн зарлиг болж илгээвэ. Тэр мэт айлдвч оромбоо соржвэр би чамтай эсэргүүцэхгүй хэмээн өгүүлэггүй дутаахын үг зарлиг болсон бөгөөд урд эсэргүүцэн хэмээн бас бичиг илгээсэн бүгдийг худлаг хэмээн цорж өөрөө мэлзэж зарлиг болжээ. Түүний 10 ноембер ирэхгүй хүчээр ном хэлцүүлсгүй
хэмээн завдах өдөр хайдуу богдвэр эдүүгээ энэ мод болсны тул хэрэггүй хэмээн хорж зогсоовэ. Тэндээс 10 ноёмбер эдүүгээ энд нөхцөлөөс бүрдэх тул номын эсэргүүцэл айлдах зохистой бус хэмээн засварын төдий үг өгүүлж бус хийдийн олон мэрэгтийг дарахаавэ. Түүний оромбоо зоржоор хайдуу богдод их ачтай болвэ хэмээн зарлиг болжээ. Хөөрхөн намайг аварлаа гэж. Түүнээс олон хурлын хуврагууд зүг зүгтээ дарахыг болон бэлдсэн дэвсгэрийг хураах тэргүүтэн оронгийн лам багш нар нүүрэм маш халууцхан хэрэг болжээ. Түүний даруй хайдуу богдвэр сүмийн давхар дээр залрахыг болоод алга дашиж хашгирахын дууг айлдан чанд эсэргүүцлийн зүг өхнөөс тийм ялгуусны учрыг шүлэг болгон зохиож тэмдэг дараад сүмийн хаалганаа наавэ. Тэр мэт айлцнаар оромбоо зорж нөхөсөлт машид гутхыг юун өгүүлэх Бюрозана хэмээх Агшиова хэмээх хоёр ламыг ч өсвөрдүүлэн айлдсан бөгөөд Богдсон ховгийн номын ёсыг аюулгүй арсланы хүрхрэл мэт өрнүүлвэ. За тэр цагт бичиж хаалганд наасан шүлэг нь ум сайн амгалан болтугай. Аврал сайн оюутын зарилгын сайн номлолын цэцгийн ирэх алдрын өнгө төгөлдөр бөгөөд ухааны сайхан үнэртвэр ахуй эрдэм төгсөн мэрэгд өхний орой дээр амархан тогтсноор чадагчийн шашин дэлгэрэх болтугай. Чадагчийн шашин бурхан Шагаманы шашин гэсэн. Дэлгэрэх болтугай. Эрхэмдээд хөлгөний язгуурын чадал доор бус бөгөөд хоёр чуулганы эрдний махуудаас бүтсэн эндүүрлгүй тийм шинжиллийн хурдан явдалд ногоо мориор татагдаад ногоо мори гэж нарны нэр. Ногоо мориор татагдаад мэдэгдэхүүний огторгуудаар төрөвлгүй явагч нэн хязгааргүй сайн зарилгын далайн дээлт буюу дэлхийг далайн дээлт гэж. Далайн дээлт хоцорлогыг ухааны гэрлэр гийгүүлэн үйлдэгч эртүрд байдаггүй огторгын чандам буюу нарыг хэлж байгаа. Эртүрд байдаггүй огторгын чандам түнлүгэ галт хорхой яахан зэрэгцэж явмуу. Ийм боловч оронгийн орноо төрсөн бөгөөд Шагаманы эрхэм шашиндор уурлахын сэтгэл төгсөн этгээд бомб гол ёсны дуаазыг баригч эгэл нял гатлаа мэргэн хэмээн ирэмшигч аль тэрвээр харьяагүй хол байх цагтаа энэ над луга хамтад эсэргүүцэж ном хэлсэн хэмээн хазгай мөрийн сэтгэлдээ муу аршийн хараалын үг мэт бас дуурсаглаа. Түүнээсээ хизээ нэгэн энд хурж ирсэн цагтаа далжиран шантарсан мэт болон айсан мэт болж түүнээ гимссэн мэт болон гомдсон мэт дэсх авралгүй болж аврал ирэн үйлдвэ. Манлай төгс цогт сарны цагаан гэрэлд муу санаагаар чөлөө ирэх үе хүсэгч харанхуй түүнийг маш хурц мэргэн ухааны очроор магад хэмхлэн үйлцсэвэ хэмээн илт өгүүлэв би. Эрдэмт Богдламын сайн номлын нарны гэрлийг үүр талхлан үйлдэгч атаархлын хөлөөрөө уугч дэлгэрээд эндүүрэлт муу номлолын баг мэтээр дүүрсэн чамайг эдүүгээ бүрэлдэл нь мухардуусгай хэмээн өгүүлэв би. Тэр цагт айхын сэтгэл төгссөн тэрвээр тэдгээрийг би хаасангүй бөлгөө хэмээн дэсх аргагүй болсон үг өгүүлээд тэнгийн худал хэлдэг үгэндор бас дутаавэ. Бусаддаа жигшигдэх ба ичгүүрийн санахын дийлээс хагацаад буруу явдлаа боохын бүсэн сулран шувтарсан булхай тэнийг мунхарсан шавийн муу үгсийн буцгай хөшгөөр халхалсны цаана далдлан шоргоов. Энэ зүг дор мэрэгдийн зарлиг хэлэлцэхүүдийг эдүүгээдээ үйлдэх зохистой бус хэмээсэн эдгээр өвлгийн эзэдийн үгийг аврал урьж ирэхгүй их ачтай болвэ хэмээн өгүүлвэ надад. Иш ухааны долгионы эрхийн цэнгэлт над энэ тентэх их хурлын далай нугуудаас эрвээхийн дитэмт олон мэргэдүүд энэ орноо гэрч болохуяа ирснийг ч тэрвээр алинд итгэл барьсан түүний хэлсэн үгээр өөр өөрийн тентэх усны сангийн оронд нь явуулаад түүгээр эсэргүүцхийн мандал төгсөх эсвэлвэ. Энэ үед биеэрээ учрах үедэр эс чадаад эмээн айж хэлсэн үгийн санан үйлдээд эдүүгээс хойш мэрэгдийн сайн номлолдор игнэгт
далд муу өгүүлэн бүү үйлдэх хэмээн үнэхээр сайтар хэлж гисгэснээр үнэн бус өгүүлгийг өчлөн аваад үлэмжид ичгүүрээр аргагүй болсон тэдгээр үнэндээ хонь илжиг мэт айх хэмээн мэрэгдээр дуурсаггүй. Үзүүлэх сайваар одсон бурхны шашныг застуулын суг завдаар оршоод үлэмж бом тоотон гол ёсны зогдрын үүргээр сүрээт үлэшгүй ухааны соёо хумсан болон дэслэшгүй хүчин төгсөн үнэхэр мэрэгдийн эрхэн таван ханшаар дарслан тойн эрхтнүү би гагцаарын төдий ариун хэрэггүй тачигнахын дуун ганцхнаар ч асар домог төгсөн гадаадын эсэргүүцэгч мянган зааны зүрхнийг нь бол амаар нь гаргахын аюулыг өгөгч хилэн гэлэг болсон бүлгөө аяа надаас өөр өгүүлхийн арслан хаана байна юм? 20 жилийн 8 сарын 10-нд зан мөрний вангийн эхэн харьяат газар өгүүлвэ хэмээсэн болоо. Үнэхээр л одоо бардам өгүүлсэн байна. Эдгээр нь үлгэр утга хоёрыг хавсарч номлосон яруу аялгаугийн шүлэг бүлгөө. Эдгээр нь түүнийч өчөөхөн тайлбаас анхны шүлгээр богдын шашин дэлгэрхийн үлзий өгүүлээд түүний дараагаар хайдав богд өөрийн биеийг наран дугаа үлгэрлээд оромбоо зоржийг галт хорхой дугаа үлгэрсэн буй. Тэр чүү нарны орд харш шил эрдний махбодоос бүтсэн дугаа адил хайдав богднуу хоёр чуулганы их буйнаас бүтсэн наранбэр ногоо морь тэргээр огторгуудаар төрөвлгүй явах мэт хайдав богднуу эндүүрлгүй шинжиллийн ухаанаар мэдэгдэхүүний номын утгыг төрөвлгүй айлдах. Наранбэр хязгааргүй далайн дээлтийг гэрлэр гийгүүлэх мэт хайдав богднуу сайн зарлих хоцролгүйг ухаанаар гийгүүлэн айлдах вэ гэж далайн дээлтийг дэлхий хэлж. Тиймээс бол хайдав богднуу огторгүйн наран дугаа галт хорхой тэнцэж үл болох мэт хэтэрхий эмэргэн хайдав богдлогоо өчөөхөн эрдэмтэй орон боосорч тэнцэж үл болох хэмээсэн утга буй. Хоёр чуулган нь буйны чуулган бэлэг илгүүний чуулган хоёр буй. Далайн дээлт нь газар дэлхий буй. Огторгойн чандга нь наран буй. Ийм боловч оронгийн орноо төрсөн хэмээх тэргүүтэн гурван шүлгийн орон хэмээх нь түүний газрын нэр буй. Олон номын тайлбар зохиосноор оронгийн тайлбар хэмээнч өгүүлдэг бөгөөд нэр нь шагжаа дуаз буй. Тиймийн тул Шакуманы хэмээх шагжаава дуазыг барих хэмээхийн дуаз хэмээснээр энэ ламын нэрийг өгүүлсэн буй. Бог Зонхоогийн ном нь Шакуманы шашны хэрэггүй ёсон мөн атал энэ орон боосоржоор атаархан харшилж байдаг тул шашин дуурлахын сэтгэл төгссөн хэмээсэн буй. Ламнарва шашнаа харшлагч нь буруу номтон дугаа адилын тул бомбын гол ёсны дуазыг барих хэмээсэн буй. Эгд нялх хүүхэд мэд боловчийг мэргэн хэмээн омоглагч аль тэрвэр хэмээн оромбоосоржийг муушааж айлдсан бөгөөд үлдсэн хоёр шүлэг нь мэдэхэд хэлбэр буй. Манлай төгс зогт хэмээх тэргүүтэн нэгэн шүлгийн утга нь харанхуй тэмээх нь араах буй. Тэрвэр сарыг халахалж харанхуй болгохыг хүсдэг бөгөөд эрт цагт араахуйвэр тэнгэрийн аршаанаас хулгайлж одсонд гартаан очирт буй очирваан ягшишвэр араахын толгойг очроороо зогсноор араахын толгой нь 9 анги хагарсан үлгэр байдаг буй. Тэрэмт оромбоосоржвэр энтхэгийн их мэргэн сайн алдар ламын зохиосон номыг буруу хэмээж байдаг. Саран алдар буюу Чандра гэрдий ламын зохиосон номыг буруу хэмээж байдаг тул араах лугаа үлгэрлсэн бөгөөд хайдав богдын мэргэн ухаанаар эсэргүүцэн доройтуулахыг очроор толгойг нь хаг дэлтгүүлүүгээ үлгэрлсэн болоо. Эрдэмт богд хэмээх тэргүүтэн нэгэн шүлэг нь Бог Зонхоогийн гэгээний сайн номлол нь нарны гэрлүүгээ адил оромбоосоржийн атаарх сэтгэл нь нарны гэрлийг газарт хүргэлгүй халахлагч салаа навч дэлгэрсэн модон лугаа адил оромбоогийн эндүрт зохиосон муу номлол нь их модны доор багширч ургасан өвс модос лугаа адил хэмээн үлгэр барилдуулсан бөгөөд тэр мэт болсон чамайг эдүүгээ уг язгуураас нь гаргана хэмээсэн утга буй. Хөлөөр уугч нь модны нэр буй. Цагтар айхын сэтгэл төгссөн хэмээх тэргүүтэн нэгэн шүлэг нь оромбоовэр наган жунай Чандра гэрдий Бог Зонхоо тэднийг
би хааж номлосонгүй хэмээн мэлзэж өгүүлснийг айн шантарсан хорхой нүхэндээ дутааж орхиулгаа үлгэрсэн буй. Бусаддаа жигшигдэх ба хэмээх тэргүүт нь нэгэн шүлэг нь ичих жигшигдэх үл санах нь уу, жигшигдхийг үл санах нь уу, дээлгүй нүцгэн лүгэ адил цахил сонгоороо үл сахих нь уу, бүс нь алдран шувтарсан адил булхай тэнэг шавийг зарж хэрэлдүүлсэн нь уу, хөшигний цан шургаж нуугдсан луга адил хэмээсэн утга буй. Энэ зүгт хэмээх тэргүүт нь нэгэн шүлэг нь мэдхэд хэлбэр буй. Иш ухааны хэмээх тэргүүтэн дор бус гадны хийдүүдийг далайлуугаа үлгэрлээд тэндээс ирсэн мэрэгдийг луслуугаа үлгэрсэн буй. Эрвгэр дитэмт нь лусын хааны нэр буй. Сүүлийн хоёр шүлэг нь хайдав богд өөрийн биеийн арслан лугаа үлгэрлэж айлдсан бөгөөд арслангийн манлай эрв хоёр хацар болон хамар лугаа тавуул машид товгор хоншоор мэт сүртэй тул таван хоншоорт буюу таван ханшаарт хэмээсэн буй. Хайдав богдвэр энэ мэт айлдсан нь богд зонховогийн ариун номын ёсон болон шашны баригч лам нарт муу санаагаар харьцлагыг хүсгчид шантран дарагдах ба хэргүй шашин улам дээшид өрнөж бадрахын тулд болой. Бус бас эгорийн гунгаа самбуу хэмээх ламбаар анхандаа богд зонхоогоо судар тэрний мөрийн зэрэг болон тайлруудыг заалгасан шав боловч өөрөө олноо өргөгдөж их лам болохыг хүссэн олз хүндлэлийн хэрэг нь эс хүчснээр атаархах муу санаа төрөөд тангараг сонгоорыг огт орхиж богд зонхоогоо шавнырсэлтийг муу хэлэх болон зохиосон намыг хаавай хэмээх судар бичиж хайдав богдод илгээжээ. Энэ девдатчиг нөхөрөөс. Хайдав богдвэр түүний хариудаар муу өгүүллийг хэмхлэн үйлдэгч аянгийн хүрдэн хэмээхийг зохиосон бөгөөд үүний дотор Егорвагийн бичиж илгээсэн шийтгэлийг найруулсан бүгдийг нэжгээд эвдэж хариу хэлэх юм үгүй болтол нь мухардуулахын нарийн ухааныг туйлд нь хүртэл номлоод завсарт нь учир ялгал магадлал гурваны оньсон дор мунхарсны учрыг тодорхой болгож муушаах үгийг олон бичиж айлдсныг илгээвэ. Түүнийг Сажаагийн харьяат гайгүй ухаанд хуургууд үзээд муушаал муухай байнаа хэмээх үедэр Егорва ламбэр гэмгүй номт нь нэгэн бус байна уу хэмээн өгүүлэгч энэ нь өөрийн урд бичиж илгээснээ зөв болгох ба хайдав богдын зарилгын хариу өгүүлэх юмгүй тул тэмээ арга барах үедэр өгүүлсэн ам уу. Түүний бус хуврагуудвэр инээд болгож хэлэлцгүүдэр нэгэн хуврагвэр алиалан шүлгээс нь гар мэтвэр нь Егорва гунгаа самбуугийн гайхуулж байдаг Зангараагийн чойнцод луга эсэргүүцсэн цагт гартаж 100 тоотон бодит харчлал болтлоо муушаалгавч гайгүй номт нь нэгэн бус хэмээснээ залбирмуу хэмээн өгүүлсэн нь олноо алдаршаад Сажаагийн хуврагууд болон манай шашны хуврагууд тэргүүтэн бэр эдвүгэ хүртэл наадан болгон хэлж байдаггүй. Тэрмэ Сажаа тэргүүтэн бус зүгийн мэргэн хэмээн ирэмшигч хэмбэр ч хайдав богдлууга номын ухаанаар эсэргүүцэн чадах эрдэмгүй тулд чадал олсон бяцлагч хэмээдэг бүхнийг Сажаадор цуглуулж хайдав богд хаана бүхий зүгтэр олон олонтой сор залбай. Өвөрсүүлдээ сорондоо орсон сор залв. Хайдав богдор үүнээс урагш гүр махгал дөрвөн нүүрт махгал буюу шаш гом болон гүр гом хоёрыг сахиусны гол болгож энэ үед 6 моторт махгал буюу 6 моторт гом бурхны үднээс хариулга үйлдвэсүү зохиын тэмдэг болсноор түүний үднээс хүчийг хариулахыг үйлдсэн бөгөөд чандас дор хараал гэдрэг урвасны тэмдэг тодорхой болжээ. Бас хайдав богдвэр цогт хүрдэн хийдийн ширээнээ сууж байсны нэгэн үед зуны сургуулийн хурал тархсны сүүлд гадагш залраад нэгэн хотгор зүлэгтэй газар цай зооголж байтал гэнтэд үүл гаран түргэн бороо орхуулга хамтад хайдав бог шавнырсэлтийн дэргэд окторгуугаас аянга бууж ирэхэд хайдав богдвэр занахын хомхойгоор дээс заасан буюу занахын хомхой гэж долоор хуруугаараа дээс зааснаар
тэр аянг бууж чадлагүй огторгой зогсож байхыг дэргэд байсан нөхөд бүгдээр үзвэ. Түүнээ богдвор эдүүгөө үнийг хааш уруулах вэ хэмээсэнд шавнарвэр нэгэн хадад уулыг зааж үүнээ буулган соёрох хэмээн айлтгснаар хамраас Сиди хэмээх дуунлуугаас элтхийг үлээж занхуйн хомхой хуруугаар тэр зүг заасанд улаан цахилгаан луун гараад тэр аянга бэр тэр зүгт хазайж одоод тэр уулнаа бууснаар хад хэмхэрэн одохыг бүгдээр илт үзжээ. Басоогийн орны өөрөө бүтсэн их амгалант хийдийн сахиусны сүмд Мондо хэмээх хан ад эзэмшиж оршоод олноо хорлох өдөр түүнийг давхихын тулд хан дон түнлий олон засаж тагсаар сүм дотор дүүрэх болсон бөгөөд хайдав богдвэр тэр хийдийн эвдэрснийг сэлбэж засахуй цагдвар засад тавьсан тонлий тэргүүтэн түүнийг харьяатын бүгдийг нь гадагш зөөлгөж орхиод цагаан гичээр дэлтэн дотгорыг үлдэхийн зорилгыг чангад зорьсноор тэр сүмийн дэргэд байсан хүмүүн болон нохой бүгд үхэд хийж муужран унсан амой. Энэ мэт чадал олсон ёгдрийн их хүчт догшин сүрт ойрох хүмүүн нохой тэргүүтэн ч дэсэн үл чадахыг шинжилвээс ад дотгор тэргүүтэн айж дутаах ба дарагдахыг юу өгүүлэх. Хайдав богд энэ нь бага цагаасан айлдах энерги чадал эрдэм алинаар ч маш хэтэрхий чандван эрдэнэ мэт мөн боловч Жанзай ноёмбэр хэрэглэл үгүй муушах тэргүүтнийг үйлдэн эрдэмгүй дашамгай зосор зант муу лам нарыг шүтэж байсан дор жигшиж айлдсан нь. Хайдав богдвэр өөрийн онолыг өгүүлсэн зарилгаас удирдагч бурхан маш дээд өвдөс хэмээхээс хотлыг мэдгч мэргэн биенүү хорлох санаа үл төрмүү хэмээн айлдсан буй. Тэндээс өнгөт уулын хийдэд өвд болж заларч ялгуусын сайн зарлиг судар тарин хоцорлогыг нэгэн дэвсгэрийн дээр анхааран авахыг гүн үдсийг өдөр бүр хувь бүр дор бясалхан зохиосон бөгөөд аймаг савыг баригч хязгаалгүй олон мэргэдийг ч тэр мэт ариун зам дор удирдаж бясалгуулвэ. Судар тарины шашдарч олон зохиовэ. Ариунаа номчлон явбаас шашин амьтны тус өөрснөө бүтэж үүс дэлгэрэх нь тогтсон жам ёс мөний тул энэ богдын үүс бүхэн улмаар дэлгэрч мэргэд бүхний оройн чимэг болон шашныг гүйүүлэхүй цагт Жанзай ноёмбэр сая мэдээд энэ богдыг гэдрэг өөрийн нутагтаа залрахыг горилж богдын дэргэд агч шавнар дор нүүрлэх хөлс мэтийн санаагаар алт тэргүүтнийг өгч байхыг мэдээд айлдсан дэстэлшгүй хурц соёо ба атгалагын хүчин төгссөн бөгөөд тэнгэрт тулсан зас дуулнаа агч 5 ханшаартын эрэхэд түүнийг төмөр гинжээр уйж угаацны муу усаар тэжээдэг тэнэг нохой гэж үүд сахиулахыг хүсэх нь мэргэдийн инээдмийн орон буй хэмээн зарлиг болоод эс залрах болчихвэ. Юурд энэ Жанзай ноён нь бол бог зонхойн гэгээн муушаал үйлдсэн болон өөрийн хийдийн сургуулийг тасалсан ба хуврагын тоо илүү болвоос цаазлах тэргүүтэн муу журам үйлдсэн ч буй хэмээн мөн. Бас энэ ноёмбэр хайдав богдын гэгэнтнээ тэр цагийн хүрдний харьяат асуулга үйлдлийн хариу хайдав богдын сүмбэмд байдаг буй. Жанзай ноёмбэр хайдав богдод муушаасан тэргүүтэн изүүлээс айлдсан зарилгийг судруулган бичсэн энэ буй. Савасти алины ачийг санвас миний сэтгэлийн асар батнуу буурч сүсэг төрхий болдог адилтгалгүй ламын үлмий дор мөргөөд ажиглаж сэтгэлдээ тавьсан энэ үгсийг өгүүлэх нь энэ орноо гүн хийгээд агуу ихийн дээд ном элдв хэрэглэн хүсгчин бүгд гарах галбируусан модныг ч үүрд эдхийн төдийг бодогч тэнгийн чуулганаар эгэл түлээ хийхийн тулд талаар бүрлгээж бармой. Үлэн сайн зарлиг судар тарины огторгой дор төрүүлгүй явагч үлэшгүй сайн номлын мянган гэрэл төгсөн нарныг барьч
үеийн эрэхээр цагийн эц дотор газарт нь унавасуу үзтэл өвсөн зулын төдий мэдгчдвэр зулын төдий үеигчүү үлдэж чаддаг ус аж ахуй. Үнэхээр гэм эрдмийг ялгахын ухааны нүднүү балайраад өтөл тэнгийн үг дагахаас бусыг үл мэдгчдвэр үргэлж гартаа барьж байсан чандман эрдэнэчүү өмхий хог сагийн доторх чулуун луга адил болгон санамуй. Балмад догшин зэтгэлийн морныг даруйдар номготхон үйлдэгч бат хэтэрхий дээд номын сайхан аршаанигчүү баасны хорхойг идэгч хэрээний чуулгад бэр бадмын садныг дэвчих мэт хичээлээр дэвчим үү. Өдөрдөгч бурхнаас ч маш чухаг дээд өвдөс утга бүрдсэн бөгөөд эсэн дүрсэн үрд үгүй аршааны үргэлжлийг огоот бэрх төвгийг бодлогүй энэрхүйгээр өгөвчиг учиргүй муу хувьд ард бэр хор мэт арш болгон санамуу. Хэтэргийг хувилах дуу иш ухааны номлын онгоцоор хэмжээшгүй гол ёсны их далайдар сайтар хөдөлгөөсөө хүүхэд мэт өчүүхэн оюутай эдгээр монхогууд нь хэрхэвч ухаж чадалгүй айн мятаж гансармуу. Ялангуяат гол ёсны номлогыг өвсний хог мэт орхиод ямагт хураахгүй булаалдан хэлэлцгийн хөтөлбөрийг заах нь илт өчүүхэн хэрэгт үйлс дор насаан барахыг мэдэж язгуураас үүн дор дуршихыг сулрах болбой бий. Ерөнхий хоосон чанарын үгэгч савгүй амьтан дор ерд номлохыг ятгсан атлаа дээр үгүй хөлгөний мөрийг ер үүлэх хүсэх бөгөөтлөө зааж номлохыг өгүүлэх юун хэрэг. Ер тиймийн тул үүн дорчуу дуршил гансрах болбой бий. Үздийн төл эрхэм төв үздийн номыг ч хоосон чанарын утгыг үннээр баримтлагч Нисуанисээ дарах өдөр бяцлахын тулд сурал үгүй үжиж сурсан ном тоо арвидахын тулд болон аль мэдснээ хурлын дотор өгүүлж хөөрхийн тулд сурах нь бий хэмээн Нисуанис өсгөх сэлэг болмоо. Онол мөрийн гишүүд болон авхгүйхийн орныг онтоггүй ухаанаараа шийдэн мэдэх эрхэн гол ёсны утга дор өчүүхэн бээрээ сүрэлдсэн эд ачлагаас эхлэн номтыг хуурамгаар тавих тэргүүтэн элдв арга заллийг хичээж сурах санаа гэмгүй болвосоо иш үзүүлсэн үйлэн дор болохын төдий болмоо. Игнэгт хатуу хүчтэй шунал уур атаархах мөчөөрөх сэтгэл болон энэ насны нэр зэргийг олохын тулд сонсох санах бяцлах дор үүр хэдий чиний хичээвч олон зүйл нүглийн хаалга бөгөөд өвчтөх хүмүүнийг алахын тулд сайн эдээ өхлөгөө адил хоол хуцдын төдийхний тулд цугалсан шавнар нүгүүдийн дотор хорт хэрүүл тэмцэл арга мэгт шунал уурыг онцлон аваад хооронд завсарт нь 2-3 үгсийн найрлагыг заамаар болон өгүүлэхгүйгээр хотол энэва хойд дор өөр бусад хоёулыг бүрлэхэн үйлдэмүү. Үлэмж Увадина багш хань нөхрийн ном ба тангаргаан өсөд хол харавсан сум мэт орхиод сан жасын юмыг бүрлэхэн өвлгийн эзэдийн барилгын тулд тэмцэн олон амьтныг бүрлэгчнүүд үлэшгүй хэдий олон цуглавчиг тамийн хурлын байшин луга адил. Үлэмж олдгуяа бэрх дээд ном луга доордын гол ёсыг өгүүлэх ба сурах үтэхийг сольж хэрэглэгчнүүд өтөл маш тэнэг буюу хувь заяагүй буюу үнэхээр эсвээс энэ насны их ад зүрхэнд нь орсон бол энэ насан ба зуурдва болон 7 төрлөөс нааш эрэхгүй бурхан болох сайн мөрийн номыг сонсоосэр эцэст нь бурхан болохыг үл хүсмүү хэмээхээс ичиж эдүгээ түүн дор ийм ном хэрэгтэй хэмээн худлах уурам гаргаар онц муу өгүүл хэдэн үгсийн хэлэлцэг бодлогыг өчүүхэн төдий ол сураад сохор хүмүүн байр сохрыгоо газарчлах ба ол зэд идээний төдийн тулд хойдоон бүр орхисон олиггүй эдгээр нь чухам хүний дүрст адгуус болоо. Сайн лам нар энэ насны хэргийг нэг мөсөн төвчээд саарл үгүй гүн үдсийг нэгэн үзүүртэй бяцлагснаар сацал үгүй хоёр тус гайхамшигтай бүтсэн их намтар дор
санаа хөтлөх туршлага, өчүүхэн төдийч төрлөгүй онц идэвхүйг зарим лам нарын олз хүндэл нэр алдар болон олон нөхөд шавнар элбэг их орох зарах зүйлийн үгсийг олж сонссон төдийгөр шүлсэн асгаран залбирагч энэ нь огт уг язгуураасаа бүр бүрлэхийн муу тэмдэггүй. Хичнээн досоон барсан зул мэт болсон энэ шашныг эдүүгээ миний сайн номлын чин зориг ухаанаар эртний төгөлдөр төгссөн цаг мэт болгож чадах боловч эдгээр муу хувьтууд газар доорх сан мэт далд болгомов. Аяа эдүүгээ цаг нь зогсолт үгүй саарч байх ба амьдрах эдрийн чадалчуу намрын үйл мэт хэврэг ба амьтны олонх нь хувь үгүй бүхийг үзээд агуу олныг сонссон би гагцаар ном хийх үе дуршмуу. Ямагт энэ насан дор шунсан шавнар нугуудын дотор ямагт шунан уурлах үймэнэр нөхчөөхийн завсар дор ямагт тэмцлийг эрхэмлэх хэдэн үгсийн номлого дор ямагт мэрэгэн биевэр бөөлдсөн мэт жигшүүрмүү. Өөрийн нутаг орон ах дүү эд таваар бүхнээ орхиж үнэхээр нэгэн үзүүртэй дээд номыг бүтээсгүй хэмээн тангараглаад өөр улсын орон нутагт тийм алгасал үймэнэр өөдгөө чөлөөт биеэн талаар болгох нь жухам галзуу болоо. Үнэн хүү ном болон ном бусын жухам ялгалыг сайтар таниад үнэн бус ном мэт зассан хуурмаг хоосон дүрс дор эдүүгээ бас үнэмшин шунаж сэрэмжгүй алгаслыг онцлон авах болов үнэхээр надад дор ухаангүй болсон уу дамжиггүй буюу. Ялгуулсан дугаа ялгалгүй сайн ламын үйлчийг сайтар мэдээд ямаг түүний утгыг нь нэгэн үзүүртэй бүтээвэс өөр улсын ялангуяат аштын хэрэг бүтэх хэмээн мэдсээргүй эдүүгээ бас бусдын хэлэх зохистой болон энэ насны ялихгүй олж гарлагыг бодон санаж үүр хойшлон саарахын агаар дор хэрэггүй өнгөрөөвөөс эндүүрэлт 8 номын дор эзлэгдсэн өмхий санаат буй. Угаасаа магадлалыг эс олсон тэнэг монголууд утга дор гүн номыг бүтээх үл дурших дор хайрлалтай юун байх. Учрыг сайтар мэдэж гүн номдор итгэсэн атлаа огоот түүнээ үл бүтээгч түүнээс жигшүүр хэн болох. Яв юуныг ч үл мэдэх заримууд энэ насан дор яавч хайхарлгүй бүтээл дор хичээхүйг үзвэсэл ямарваа бясалгалын оньсон дор их мэрэгэн хүмүүн харин алгаслын ялихгүй тор дор орж байх маш муухай ижир. Учир тиймийн тулд судар тарин болон багшийн үйдсийн утгыг огоо сайтар дотроо багтааснаар сэтгэл татагдаж угаас энэ номын утгыг хэзээ бүтээх болов хэмээн ухаантан мэрэгэн би ямагт үүнийг шинжлэн сэтгэмүү. Хүмүүний ирэхэд олон хаад ноёдын титмийн чандамны гэрэл хөлийн олны өлмийн тоосон дор наадах мэт хүндлэгдэх ба хөдөөгийн өвсний үзүүрийн шүүдрээр хумсаан дахиулах луга хоёроос хүлээгч мэрэгэн надар хойд нь илүү тустай болмоо. Алимт хэрэгтэн эд агуурсан зүүдний цог учрлууга адил хэмээн ухаж ялгуулсан бээр муушаасныг санаад ариун мэрэгэн би хужирт усны дахил тавиг мэт аливаа олз хүндэлийн зүйлийг сайн сайхан дор үл бодмоо. Хоосон хадын дуурай цуурай нь эгшгээр сэтгэл дүүрэх юмгүй. Хорт шумалсын элч мэт цаг усын яруу алдар хойно сайн үл болох хэмээн нэр цолын дахил өглөгдөр ботлыг мэдгч мэрэгэн би горилох санаа үл төрмөө. Дэстишгүй хурц соёо ба атгалахын хүчин төгссөн бөгөөд тэнгэр дор тулсан зас дуулнаа агч 5 ханшаалтын эрэхэд түүнийг төмөр гинжээр уйж угаацны усаар тэжээдэг тэнэг нохой гэж үүс сахиулахыг хүсэх нь мэрэгдийн инээдмийн орон буй. Үнэхээр тэр мэт өгүүлсэн үүнийг дээдсийн зохиол дор үжиж дагахыг хүсэгч гэлэг болсон бээр өнгөт уулын хавирга дахь сүм хийдээс өөрийн онлоон үг болгон өгүүлсэн мөн бозой. Ер хайдав богд энэ нь цаглашгүй олон төрлийн урдаас гэтлэгч мандчирийн гэгээний даган эзлэгдсэн бөлгөө. Энэ богдоор авьяагаараа лам болж төрсөн цагт
манчирвэр олон ядмын бүтээлийг зохио хэмээн айлдсанаар бүтээлийн аргын далай хэмээхийг зохиожээ. Бус зохиосон ном ч олон буй. Би энтгэгт ухааны их хөхөө хэмээх бандит болон төрж гэж. Эргэн хүчиг гэж нөгөө өдмөрийн зэргийн дамжлага. Би энтгэгт ухааны их хөхөө хэмээх бандит болон төрж амьтны тусыг зохиосон бөгөөд төгс зог зандраа гэртээ ламаас хоосон чанарын номуудыг сонсч бясалгаснаар хязгаартар баримтах Нисонысын хүлээсийг угаас нь гарган зохиовэ. Бас нэгэн үе зандраа гэртээвэр ирээдүйн цагт итгэвч манзуугаш охоо аяг дахимлагын дүрвэрж сансаар хязгаар хөшүүний орноо төрөл авахыг болох тул чийвэр тэнд төрөөд түүний зэрлэгийг бүтээх болон шашныг дэлгэрүүлэн үйлдэх хэмээн айлдчихвэ. Үүнийг шинжилбээс богдлом зонхоогоно гэтлэгч манчирийн хувилгаа мөн болохгүй дамжиггүй болоо. Бас хайдуу богд энвэр маха гашаавагийн шадар байгч шав гэсэл юмхан жам ёст хэмээх болж төрсөн буй тул хожин нэгэн шөнийн зүүдэнд богд зонхоогийн гэгийн заларч ирж гашаавагийн өссөн бүлгийг нэжгээд номлолоо хэмээж өгүүлдэг буй. Бас ухааны хөхөө бол төрсний цагтар хотогт нагарж унаа ирээд үзлийн онсон маш нарийныг номлож боддоор баримтлах эндүүрлийг үндснээс нь арилган зохиосон бөгөөд нагарж унагийн гэгээн бэр манай энтхэгийн шидэттэн нөгөөд манчирыг шүтдэг буй. Түүний учир нь сайн зарилгын утга мэдхэд бэрх онсон маш нарийн болвоос гэтлэгч манчир залбирч гүн утгыг нь шинжилдэг буй. Чийвэрчүү гэтлэгч манчирыг шүтэн үйлдэх түн хэмээн зарлиг болбай. Бас үлэм журхад бүгдийн дотроос эрхэм болсон нь гэтлэгч манчир мөний тул түүнийг шүтэж гарахын утгыг альжаа сураагүй онох хэмээн айлдчихвэ. Бас нагарж унагийн гэгээнбэр би бас ирээдүйн цагт хязгаар оронд амьтны тус үйлдхийг зорж буй бүлгөө. Чийвэрчүү тэр цагт миний шавнырын эрхэм шавнар нугуудын дээд болох болмоо хэмээн айлджээ. Үүгээр шинжилбээс богд зонхоо нагарж унагийн хувилгаан болохуя ил удаа хэмээн номлож байна. Бас богд зонхоо ямагт энэ ламыг даган барихын тулд ирсэн бүлгөө. Ялд өгсөн цагийн хүрдэмбэр богд зонхоодор сайн сарнаа чийвэр төгс язгуурт хаан цагаан лунхаа хийгээд сайн сарна. Дөнхөр бурхан богд зонхын гэгийг нэг бол анхны нөгөө дөнхөр ном бурхан багшаа сонсон Сучандра буюу сайн саран гэж нэрлэдэг байсан дууц юм. Сайн сарнаа чийвэр төгс язгуурт хаан цагаан лунхаа хийгээд манчир гардийн хоёрыг даган баригтун. Ялангуяа манцэр гэрдийг даган баригтун хэмээн айлдсан юм. Түүний цагаан лунхаануу жалцуу богд буй. Манчир гэрдийн хайдуу богд буй. Түүгээр болбоос богд зонхоовэр гагцуу хайдуу богдыг эрхэмлэн тэтгэхийн тулд ирсэн үү илвэгөөд энэ ламчуу гагцуу богд зонхоогийн шашныг тэтгэхийн тулд ирсэн ил бүлгөө. Ариандива лам Шантитива Будда Балита гурвуулан ирээд хязгаар орноо гэтгэгч манчир өөд болж шашныг дэлгэрүүлэх болохгүй буй. Чийвэр түүнийг тусгайлан номогдохын хувьд мөний тул гэтгэгчийн үлмийн тоосыг оройдон аваад юун айлсныг нь анхааран авч бүтээлийг эрхлэн үйлдэх хэмээн айлдвэ. Үүнийг бодож шинжилбээс богд зонхоог гэтгэгч манзуух ахаагийн хувилгаан мөн хэмээн магадлах ялангуяат мэдэл төрөх болмоо. Урд нэгэн төрөлдөөн гэтгэгч манзуух ширээ буюу манзуух ахаа ирээд хязгаарын амьтан авах онсыг үл мэдэгч мунхаг хөөрхий өвчин тэнснүү мунхагаар дарагдсанаар буруу замаар явсан буй. Бивэр тэдгэр бүгдийг нирван хийгээд хамгийн айлдагчийн хутагт зохиох бөгөөд доор доюунтны санааны хэрээр аяг дахимлагийн дүр үзүүлэх буй. Чийвэр миний номогдох хувьд мөний тулд тэнд одогдгоо хэмээн айлджээ. Үүнийг шинжилбээс богд зонхоо манчрын хувилгаан магад мөн бүхийн тулд итгэмжлэн үйлдэх түн хэмээн номложээ. Урд нэгэн төрөлд их Бирман Сирадаг лам ирээд Саараха их Бирман Саараха лам ирээд хязгаарын харанхуй орноо яд өгсөн очир аюулгагч Ямандаг бодтойо өөд болж амьтны тусыг үйлдэх болохын тулд түүний үлмийн тоосныг оройгоор нь шүтэж түүний үүднээс
амьтны тусыг үйлдэлтэн хэмээгээд бас бид эндхийн их шидтэн бөгөөд бүгд ямандагыг нууцын ядан болгон шүтдэггүй хэмээн айлджээ. Түүнээ энэ ламбэр та дээд амгалан хүрдний шидийг олсны эрхэм мөн бөгөөтлөө ямандагыг ядан барих дотор ачлалгүй буй за. Тийм боловч учир шалтгаан ямар вэ хэмээсэнд цаарахаа бээр хаа хэмээн инээгээд Лалиеда базарлууга бид хоёр нөхөр ханч мөн наас цааш номын барилга болсон ч бий. Юур бид эндхийн бандит бүгд гэтлэгч манчрыг шүтдэг бөгөөд шидтэн нүгүүд ямандагыг шүтгэвдэр ялангуяа тэрэг байдаггүй. Энэ мэтийн ядмыг эс шүтвээс 5 цувын амьтыг номогдхон үлж чадах, 3 хорвоо 4 шумансыг даран үлж чадах хэмээн айлджээ. Үүгээр болвос богдон хуваа манчир ямандаг гурвал